Сайн байцгаана уу? Бүгдний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээ арзетик унтраалга хэрхэн холбох талаар оруулъя гэж бодлоо. За өмнө нь бол YouTube, Facebook дээр бол хэд хэдэн бичлэг ингээд үзчихсэн арзетик унтраалга хэрхэн холбох вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань ингээд боддоор холбоод харуулсан байдаг. Тэгээд тэнгуут ингээд анх харж байгаа хүмүүст бол ингээд за энэ толгооноос нь аваад энийг ингээд ингэцэн гэхээр юу нь бол жоохон ойлгомжгүй юм шиг санагдсан. Тэгээд тийм учраас ингээд иймэрхүү зурган маягаар оруулаад ингээд тайлбарлал хүмүүс нь арай л ойлгох юм болов гэж бодоод энэ удаа л ингэж оруулж байна. За ингээд зураг эхнээс нь тайлбарлаад явъя. За бид нарт хамгийн түрүүнд эхлээд мэдээж тэжээлийн гал 0 буюу одоо 220 вольтын маань тэжээл хэрэгтэй. За тэжээлээ бид нэр автомат таслуулаар тасалж өгөх шаардлагатай. За тэгээд арзетик унтраалга холбохын тулд мэдээж мэргэжлийн ер нь бол барилгын цахилгаанчид бол бүгд ер нь энэ холболтын хороп гэдэг юмыг ашигладаг байгаа. За энэ холболтын хоропон дээр бол ингээд бүх схемээ, бүх утаснуудаа бүгдийг цуглуулад ингээд баздаг гэсэн үг. За эхнээс нь тайлбарлаад явъя. За хамгийн эхлээд 0-аас тайлбарлаа явчих гэж бодож байна. За 0 бол ер нь бол энэ 220 вольтын тэжээлийн хувьд бол галын буцах шугам гэж ойлгох хэрэгтэй. За 220 тогч гэсэн ер нь бол яг ингээд сантай адилхан ирдэг бас буцдаг шугам байх хэрэгтэй. Энэ 0 маань бол ер нь галын буцдаг шугамаа гэсэн үг байна. За тэгэхээр бид нар бүх хэрэглэгч нар дээрээ 0-оо аваачаад өгч гэнэ гэсэн үг. Арзетикнууд дээр 0-оо пермишгэлж өглөө. За мөн гэрэлтүүлгийнхаа нэг талд 0-оо авчиж өглөө. За ингээд 0-оо бол бүгдийг ингээд хоропон дээр нэгтгэхэд ингээд бацчихна. За дараагийн удаа яах вэ гэхээр бид нар галаа авчиж өгөх хэрэгтэй. За энэ дээр бол би бол ингээд шууд автомат таслуураас гаргаад ингээд за арзетик маань ерөөхдөө бол байнгын тэжээлтэй байх зорилттой гэж ойлгоод би бол ингээд галаа бол шууд нэгээр нь пермишглээд эндээс ингээд пермишгэлж аваад ингээд шууд арзетик руу өгсөн байна. За энэ бол арзетикийг бол ингээд ямар нэгэн таслах шаардлагагүйгээр шууд ингээд авчаад өчөж болох байна. За унтраалган дээр гэх юм бол бид нар унтраалган дээр 0 авчиж өгөх шаардлагагүй. Бид нар бол зөвхөн унтраалган дээр галаа таслах үргийг гүйцэтгүүлдэг гэсэн. Галаа таслана гэсэн. Тэгээл гэрлээ асах унтрахаа шийдчихнэ гэсэн. За одоо ингээд зарим барилгууд дээр харж байхад бол ингээд бид нар одоо ингээд гэрлээ ингээд унтраачаад тахад ингээд нэг бүдэг асаад идэв шүү дээ. Гэрэл ингээд лед гэрлэнүүд унтраалаа дараа унтраачаад тахчил бүдэг асаад. Энэ яг ямар ч юм бэ гэхээр хүмүүс энэ унтраалган дээрээ гэрлэн дээрээ шууд ингээд галаа авчид өгчдөг. Тэнгуут унтраалган дээрээ 0-оо тасалждаг. Тэгээд тэнгуут энэ нэг шууд очсон гал дээр маань тэрхүү лед гэрлийн бүдэг хэмжээнд асах хэмжээний одоо цэнгийн гүйдэл ингээд байдаг гэсэн үг байна. Тэгэхээр бид нар бол ингээд унтраалган дээр бол заавал галаа тасалж өгөх ёстой. За энэ дээр бол би 2 даралттай унтраалга оруулж ирж өгсөн байна. За 2 даралттай унтраалга учраас бид нар мэдээж унтраалган дээрээ галаа пермишгэлж өгөх ёстой. За зарим унтраалгууд бол угаасаа пермишгтэй өөр төрлийн пермишгтэй байдаг. Ингээд пермишг шаардлагагүй. За зарим нь бол ингээд пермишглэх шаардлагатай байдаг. За 2 даралтай унтраалга учраас галаа 2 хувааж өглөө. За тэгээ гэрлэнийхаа нэг үзүүрээ нэг унтраалгынхаа даралтан дээр авчирч өглөө. Ингээд бид нар тус нь гэрлээ унтрааж асааж болох нэ. За өнөөдрийн маань хичээл бол нэг иймэрхүү арзетик унтраалга холбооны гэдэг бол нэг ерөнхий иймэрхүү байдаг аа. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр та.